Сүлжилттэй тэмцэх нэгдсэн үндэсний байгууллагын талуудын 17 дугаар баг хурал Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байгаатай холбогдуулаад нийтийн тээврийн бодлогын газар эдийн тээврийн үйлчлэгээ эрхлэгч 13 аж ахуй нэгж байгууллагатайгаа хамтран их хугацаамжийн Yutong маркийн 100 автобусаар хурлын зочид төлөөлөгчдийг тээвэрлэх үйл ажиллагааг зохион байгуулан өнөөдөр ингээ 9 дахь хоног дээр ажиллаж байна. Монгол улсын нийтийн тээврийн бүх баазуудаас ажиллаж байна. Тэр тусмаа манай баазаас хэсэг болгоноос 4 дэрэг гэдэг чинь 16 дэрэг ажиллаж байгаа. Тэр дундаас сонгогдоод энэ ковид одоо олон улсын энэ хуралд оролцож байгаа гишүүдэд үйлчилж байгаадаа бас сэтгэл хангалуун өндөр байна. Эх орныхоо нүүр царай болж одоо энэ гадаадын иргэдэд үйлчилж байгаадаа бас баяртай байна. Тэгээд энэ зочдуудлаас наашаа ковид цэгэр бүст хацаж үйлчилж байгаа. Цэгэр бүсээ эсэнд бусаад зочдууд навч өргөж үйлчилж байгаа. Энэ хуралд оролцож байгаа 96,000 орчим зочид төлөөлөгчд 38 зочид буудалд байрласан байгаа. За 38 зочид буудлаас 17 чиглэлээр ингээд 100 автобус өдөрт нэг 6-аас 7,000 зорчигчдыг тээвэрлэх юм ажиллагааг хариуцсан зохион байгуулж байна. Нийтийн тээврийн салбарт 10 жил ажиллаж байна. Намайг энэ ажиллаж байгаа хугацаанд ийм том хурал зохион байгуулж байгаагүй. Тэгээд нийтийн тээврийн салбарт энэ ирж байгаа гадны төлөөлөгчтэй үйлчилж байгаад их баяртай байна. Нийтийн тээврийн бодлогын газар холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтраад замын хөдөлгөөний удирдлагын төв дээр шуурхай штаб байгуулан 24 цагаар тээврийн эрсдлийн хөдөлгөөнд хяналт тавиан ажиллаж байгаа. Зорчигч тээвэр нэгэн жолооч таштай байна хөө. Тэгээ энэ корпоратоос нөгөө копи хурд орох төлөөлөгчдийг аваа явж байгаа. Энэ Жаргалан хотхны энд хөдөлгөөн ихтэй бол зохицуулж өгнө хөө. Тэгэхгүй бол нөгөө төлөөлөгчд нь хурлаас хоцрох гээд байдаг. Коп 15. Жаргалан хотхоноос. Тийм, Жаргалан хотхны энд гаццсан байгаа даа байхгүй Хоум плазагийн энд. За. Хурлын төлөөлөгчдийг өглөө 6 цагаас эхлээд орой 21 цагийн хооронд тээвэрлэж байгаа. 17 чиглэлийн ашиглалтын дундаж хурд бол нэг 29-оос 30 км/цагийн хурдтай явж байна. За яг өнөөдөр байдлаар Дөнжин гарын худалдааны төвийн авч зогсоол дээр ажиллаж байна. Үүгээр дайрын өнгөрч байгаа болон эцсийн чиглэлүүд явдаг. Энэ эцсийн чиглэлүүдээс гадна өнөөдөр богино эргэлтээр B8, 9, 10 гэсэн чиглэлүүд копийн цэнхэр бүс болон ногоон бүс рүү мөн наран тул худалдааны төв зөрүүдэд ордон гэсэн чиглэлээр ингээд богино эргэлтийн чиглэлүүд ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар үйлчлэгэн дээр гарсан зөрчлөө байхгүй 50 ажиллаж байна. За өнөөдрийн байдлаар копи 17 чиглэлд ерөнхийдөө 62,000 орчим зорчигч зочид төлөөлөгчд үйлчлүүлсэн байна. Хувийн машинтай замын хөдөлгөөнд оролцож байгаа иргэд зорчигчдод коп 17-гийн зочид төлөөлөгчдөөс автобусанд зам тавьж өгөх, хүлээцтэй хүндэтгэлтэй хандах ийм бас сайхан талуудаас замын хөдөлгөөний удирдлагын төвийн камер дээр сууж яхад ажиглагдаж байна.